За санхүүгийн эрхлэгчийн ашиг хамгаалах тухай хуулийг хэлцэж байна. За энэ дээр нэг санхүүгийн маргаан шийдвэрлэх байгууллага талаар энэ хуулийн үзэл баримтлал орсон байна. За Ombudsman гэдэг нэртэй байх юм байна. Эдийн засгийн байнгын хороогоос байгуулах юм байна. За хуучин бол одоо 3 шатны шүүхээр явдаг гэсэн бол одоо 4 шатны шүүхээр явдаг болно л гэсэн үг шүү дээ үндсэндээ тийм ээ. Тэгэхээр эн чинь асуудал нь юу болох вэ гэхээр нөгөө нэг зээл олгогчийн гаргаж байгаа зардал тэр хэмжээр нэмэгдэнэ л гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг гэхээр нөгөө зээлийн хүү дахиад нэмэгдэнэ л гэсэн үг багхгүй юу? Яг одоо зүгээр муухарлан ойлгуул тийм ээ. Тэгэхээр тэгээд миний асуух гэдэг юм гэхээр яагаад энийг байгуулах болсон шалтгаан юу байх вэ гэдэг тийм. Яагаад хараат бусаар үйл ажиллагаа явуулна гэж итгэхэд байгаа. Одоо хэдэн улс төрчнөр тэрийг ингээ байгуулад явчихаар хараат бусаар ажиллана гэдэгт яагаад та тийм итгэлтэй байгаа юм гэдэг. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт энэ хууль батлагдсанаар өрсөлдөөнд орчныг бэхжүүлнэ гэд ярьсан байх юм. Тэгээд энэ яаж өрсөлдөөнд орчныг бэхжүүлэх гэдэг вэ? Энд чинь харин ч нөгөө нэг шатны маргаан шийдвэрлэх асуудал ингээ нэмэгдүүлчихээр нөгөө эргээгээд олгосон зээлээ олж авах хугацаа нь тэр хэмжээгээр нэмэгдээд явна гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр эргээгээ нөгөө зээлийн хүү алданг одоо юу гэдэг энэ зарлууд чинь бүгдээрээ нэмэгдээд явна гэсэн үг. Тэгээ яаж энэ одоо өрсөлдөөнд орчныг нэмэгдүүлэх гээд байгаа гэдэг асуулт хоёрдугаар асуулт байна. Тэгээ гурав дахь асуулт нь бол сүм банк хоёр нэг зүйлээр ижил гэж ярьдаг. Тэр нь юу гэхээр итгэл дээр тулгуурладаг бизнес тийм ээ. Тэгээ энэ хууль батлагдсанаар одоо энэ хэрэглэгчийн эрх ашиг, хэрэглэгчийн итгэл яаж нэмэгдэх гээд байгаа. Санхүүгийн эрхлэгчийн эрх ашиг яаж хамгаалагдах гээд байгаа гэдэг асуултууд байна. Энэ дээр хариулт авчаад ирээд тодруулъя. За хариулын ажлын хэсэг 4-р авах. Гай шиг гэсэн асуултанд хариулъя. За санхүүгийн маргааныг шийдвэрлэх ийм байгууллага яагаад хараат бус байна гэж бодож байгаа гэсэн асуулт байна. За олон улсын туршлагаар бол ерөнхийдөө энэ санхүүгийн маргааныг шуурхаа ингэж шийдвэрлэдэг бол олон улсын жишг байна. Тэгээд энэ бол нэлээд олон улсад бол амжилттай бол хэрэгжсэн. Тэгээд маш олон судалгаагаар бол ерөнхийдөө энэ өөрөө бол санхүүгийн тодорхой байдал болон хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалахад бол эерэг нөлөөтэй байна гэсэн бол үр дүнтэй бол байгаа. За энэ олон улсын жишгийн дагуу хэн зохицуулж байгууллагууд санхүүгийн системийг хэн зохицуулж байгаа байгууллагуудад бол бид бүхэн бол энэ байгууллагыг байгуулах нь зүйтэй гэж бол үзээд энэ хуулийг бол оруулж ирж байгаа. За хоёрдугаар асуулт бол яаж өрсөлдөөн нэмэгдэх вэ гэсэн бол асуулт байна. Ерөнхийдөө хуулийн хамгийн гол зорилго бол санхүүгийн үйлчлэгээ олгогч болон санхүүгийн эрхлэгч хоёрын хооронд байгаа тэгш бус мэдээллийн байдлыг бол бид бүхэн аль болох хамгийн бага түвшинд авчиж ижил түвшинд авчина гэж байгаа. За ингэж ижил түвшинд авчиж зах зээл дээр илүү их мэдээлэл бий болсноор бол ерөнхийдөө өрсөлдөөнд түвшинд бол эерэг нөлөө үзүүлнэ гэж бол бид бүхэн бол харж байгаа. Энэ ч гэсэн олон улсын бас судалгаанууд дээр бол өөр нотлогдсон бол зүйл байгаа. За 3 дугаар асуулт бол харьцагчийн итгэл бас яаж нэмэгдэх вэ гэсэн байна. Энэ асуулт бол бас мөн 2 дахь асуултаа бас холбогдож байгаа. Ер нь бол аль болох зохицуулагч байгууллагын үүрэг бол аль болох зах зээл дээр байгаа тэгш бус мэдээллийн байдлыг л арилгах бол зорилготой. Тэгээ энэ аль болох бид нар энэ тэгш бус мэдээллийг бид бүхэн бага болгох тусам ерөнхийдөө тухайн зах зээлээр өрсөлдөөн нэмэгдэнэ, мөн тухайн системд итгэл бол нэмэгдэнэ. Ийм итгэл үнэмшилтэй бол энэ хуулийн төслийг бол бид нөхөө оруулж ирж байгаамаа. Тэгээ би яагаад ингэдэг юм гэхээр одоо жишээлбэл бүх банк санхүүгийн байгууллагын зээлийн хүүд одоо шүүхийн шийдвэрлэгддэг тэр хугацаатай холбоотойгоор зардал гээд эрсдлийн зардал гээд ороод явж идэг байхгүй. За тэгэл үндсэнд бол манай чинь шүүхээр явуулах хамгийн багадаа жил 6 сар зарим 2 жил за шийдвэр гүйцэтгэл очвол дахиад тэр хэмжээний хугацаа нэмэгдэг. Тэгээ Ombudsman ингээд наан дахиад 1 сарын хугацаатай ингээд нэм оруулчихдаг. Тэгээ энэ асуулт чи үгээр тэр Ombudsman гэдэг тэр эцсийн шийдвэр гарахгүй байхгүй. Тэгэл нөгөө дахиад нөгөө бүх юм чинь зарлын нэмэгдүүлээл үүнтэй холбоотойгоор зээлийн хүүгийн зардал нэмэгдэх юм хийчихэд байна л да. Тэгэл би асуугаад байгаа. Тэгээд яагаад та энэ дээр
тийм ихтгэлтэй байгаа. Энд чинь зүгээр нэг дахиад нэг байгуулаад тэн дээр нэг улс төрчид нэг томилгоо идэгэл ийм болчихгүй гэдэг санаа зовён л байгаа байхгүй юу? За, Болормогш хариулъя. За гаан үе гишүүний асуултанд хариулъя. Таны санаа зовж байгаа улс төрчдийн хараат байх вэ гэдэг дээр бол санал нэг байна. Санаа зовнил байна. Гэхдээ бид нар эрсдлийг хаах талаас нь бол одоо энэ дээр ажлын хэсэг дээр нэмж бас гишүүдтэй энэ дээр ярилцаж ажиллана гэсэн. Бид нар хамгийн сайн туршлагаараа байж болох хамгийн одоо сайн хувилбарыг оруулж ирсэн. За хүү нэмэгдэхгүй гэдэг би бас албан ёсоор хэлье, хариуцлагатайгаар энэ хүү нэмэгдэх юм хийх гэж байна гэдэг юм буруу ойлголт битгий хэлээрээ. Одоо жил зөвхөн банкны дотоод аудитаар 47 мянган гомдол гарцсан байхад түүний 14% нь албан ёсоор гомдол болдог. Зөрчлөлийн 14%, 0.6% шүүхээр шийдэгдэг. Тэгэхээр энэ нэмэлт шүүх байгуулах бус харин яг албан ёсны энэ мэрэгжлийн гомдлуудын маргааныг тасалдаг ийм байгууллага олон улсын туршлагаар бий болж байгаа. Ингэснээр харин шууд бусаар бол хүү буурах төлөвтэй гэсэн ийм судалгаатай байгаа.